Энэ одоо юу ундааны сав бэ? Хин нуужаар хайчдаг байна. За дотор нь чулуу их хэвтэй. Чин хэнчин хэнгүй ботогч хотос их хөдөө мэн надад идэж зогч хүүхэн мөхөнтэй биш хэнтэй бүчин чаача хөдөөний хөдөөлөн яа За мен цавцнаа тэгэхээр та бүхний харж байгаачлан би яг одоо гол дээр ирсэн байна. Тэгээ энэ удаагийн бичлэгээр та бүхэнд яг юу хүрэх гээд байгаа вэ гэхээр саяхан би Facebook ухаж явж байгаад энэ постыг олж харсан байхгүй юу. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах алба гэдэг ийм пэйж хуудас байгаа. Тэгээ энэ пэйж хуудсан дээр ямар пост орсон бэ гэхээр бидний хайсан хог өөр алга болдгоо гол горих хөрсийг бохирдуулж байгальд удаан хугацаанд үлддэгэ. Энгийн мэд санагдах нэг үлдэлж байгальд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Харин хогоо зориултын газарт хаях нь энэ бүхнээс сэргийлэх хамгийн ихний алхам юм аа гэж тарж байгаа ийм гоё тунгалаг голны зураг байснаа ингээ их хог хаягдаад ийм болцсон байна. Тэгээ энэ удаагийн бичлэгээр болохоор үүнтэй холбоотойгоор би энэхүү нөлөөллийн арга хэмжээнд нэгдэж байна. Тэгээ та нар маань ч гэсэн энэ чухал үйл хэрэг төв нэмрээ оруулах боломжтой. Яаж вэ гэж юу? Энэ нь маш амархан. Аялж байгаа байгаль орчиндөө ил хог хаягдал үүсгэхгүй байхад л болоо. Жишээлбэл энэ ундааны сав гэхтэл би одоо тийшээ шидэл та. Тийшээ шидсэн. Гэтэ тэр ундааны сав тэндээ байсаар байх болно. Хэдэн жил гэж юу? 100 гаруй жил тэндээ байсаар байх болно. Харин би энэ хугацаанд нь ингээл алга болчихно. Тийм учраас та бүхэн маань байгаль орчиндөө хайртай байж хог хаягдлаа. Битгий ил хаяараа одоо угаас ингээд аялал зугаалгын эд сезон орсон учраас хүүхэд болгон аав ээжтэйгээ хөдөө гадаа ингээд тэг голын хайжууд, уул модны хайжууд ингээд байгалийн сайхныг бишрээд ингээд амрах байх. Тэгээд байгалийн сайхныг гайхан биширж байгаа шигэ байгальдаа битгий хог хаяараа. Байгальдаа хог хайсаар байх юм бол гайхан сайхан те ингээ гайхшраал ингээл ямар гоё байгаль вэ гэх байгаль биднэрт байхгүй болох болно шүү. Тэгээд ирээдүгөө бодож байгаа бол хогоо битгий л хаяараа. Энэ харалтай миний энэ яг ард байгаа бол бүр яг Windows дээр байдаг wallpaper шиг байгаа зү. Тэгээ ирээдүйдээ 100 жилийн дараа зөв wallpaper дээр нь юм уул тэгээ бодит амьдрал дээр нүл вали дээр их байдаг шиг хогийн цэг шиг хогтой болцсон байвал те бас хэцүү шүү дээ. Тийм учраас одооноос нэг жижиг үйлдэл гаргаж хогоо битгий ил хаяараа. Байгаль орчиндөө хайртай байцгаая. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад тэгээд дараачийн бичлэгүүдээр уулзлаа. Түр зүр баяртай манайхаа. Би өөрөө хогоо мартчихжээ. Нэр одоо хөдөө хогийн сав байхгүй яаж энийг аргалах уу маргалах уу гэдээ асууж магадгүй. Тэгээд хөдөөний бид нар болохоор яг юу хийдэг вэ гэж юу? Маш амархан. Та нарт баг лайв хак заагаад үгүй заяа. Яагаад энэ саунд ингэж чулуу хийж байгаа гэж? Хан мал хариулахдаа ингэж ашиглана. This is Technology. I shouldn't have technology. За тэгээд ил хог хаях юм бол би тэр хааваага газраас чинь олж очиж байгаа да.